Гэтэ ийм Таны өнөөдөр би энэ хайрцагт дотор юу байгааг та бүхэндээ хуваалцах чинь. Юу байгаа вэ гэхээр хятад хүмүүс багада иддэг байсан тийм амттангууд байгаа гэсэн. Чихэр жимсэнд ер нь бол дургу. Гэхдээ яг бүгдээ амтлаад үзье. Тэгээд би өнөөдөр энийг Бээжин рүү очиж авсан. Тэгээд Бээжин рүү очих замд бүр амар ихэн болсон. Замдаа явж байгаад бороо орсон. Яа, миний мейкап ус бүгд хөтлгөөчлээ. Би зогсч болов гэд хүлээгээдсэн чинь зогсоогүй дахиад орсоор л байсан. Тэгээ би бараг тэнд 30 минут 40 минут хүлээгээ сүүлдээ бараг 1 цаг болсон баха. Миний ус хувцас бүх юм нарсан. Тэгэж хүлээж аваад бороо арай гайгүй намтахаар нь би Бээжин лүгийн гудамжин дээр очсон. Би ингээ микрофоноо мартсан байсан болохоор миний бүх дуунууд байхгүй, юу ч байхгүй. Сүм дээр нь одоо бурхны сүм гэж ярих уу тэрийг сүм дээр нь очсон. Тэгээ тэр сүм нь 1000 гаруй жилийн түүхтэй юм бэлээ. Орой болохоор нар жаргамагц одоо гэрэлтүүлдэг болохоор тэрийг Бээжин лүү гэд нэрлсэн бэлээ. Тэгээ би тэрийг зөндөө тайлбарласан боловч миний бичлэг ороогүй байсан. Ер нь миний бүх бичлэгнүүд ингээд болоогүй. Бүгдээрээ болоогүй. Тэгээд би энэ хайрцгийг өөрөө нээж хараагүй байна. Дөнгөж сая л орж ирлээ. За бүгдээрээ хамтдаа нээж харъя мэ. Өө за. Өө за. Фэн хуан швэмэ гинэ. Тасан чавга гэсэн утгатай юм уу? Амтлангуудаа монгол нэр үгүй. За задлаа. Оо, амар чавга үнэртэж байна. Ястай. Чихэрлэг. Эсэглэн. Хатуу. Надад таалагдчихэж байна. Намаа багаагаад идчихсэн чавга чинь дотроо юм 5 ширхэгтэй юм уурт заяа. Шүүстэй амар гоёсэн. Энэ ямар ч шүүс аахгүй мэн. Тэгээ одоо нэр үгүй. Юуны цасан чавга ах вэ? Энэ одоо хорчгор бор гэж нэрлэжээ. За 1-10 хооронд л үнэлчихээ л та яг уу. 8. За. Дараагийнх нь Шуанкоумэй гинэ. Энэ юу гэсэн үг юм? Шуанкоумэй. Эсэглэн чавга. Эсэглэн амны чавга гэж байгаа юм уу? Эсэглэн амттай чавга гэж байгаа юм уу? Энэ нэг юм жижигхэн алим шиг юм байна. Би яг ийм амтанд амар дург байхгүй юу? Муухай надад мэдрэмж өгч юм. 10-аас 0. Ногоон хорт бөмбөлөг. За. Биншан дагоо гинэ. Энэ бас чавга. Бараг саяныхтай адилхан баха. Түрүүнийхийг бодвол арай хурц юм. Энэ гоё мэн. Энэ гоё. Би дуртай болчихлоо энэ. 10-аас 9 заяа. Сэнгэнсэн мөртлөө хажуугаар нь нэг тийм эдмэрч юм шиг нэг тийм амт өгч юм. Тийм болохоор би энд донтуулагч гэдэг нэр өгье. Цэнхэр донтуулагч. За дараагийнх нь Жон Шапиен гинэ. 7хон гэд нэг байдаг штэ. Зүрх өвдгөр 7хонны шүүс мүс. Энд 5 ширхэг байна. Яаж задарт юм бэ? Зоос шиг. Энэ яг ингээд аманд орохдоо амар гоё орсон. Гэт ингэж байгаа юм болов гэсэн чинь шууд төгсгөл рүүгээ шууд унчлаа. Тэгэхээр энийг жаргах замын садаа гэж нэрлэе. 10-аас 4 оноо гэлөө. Энэ гоё үнэртэж байна. Энийг бол би бага байхдаа шүдээ өвтгөл хийжсэн. Ингээд нөө шүдний завсар наалддаг штеп. 4-5 дахь арааны голын завсар орж нэг зовоодаг доо. Яг тэр чинь байна. Энэ зүгээр. Яг миний шүдний 4-5-ын голоор орчлоо сая. Тавтаргүй бор гэх үү. Салмаар байна чамаас гэж нэрлэх үү. 4 заяа. Надад угаасаа жоохон таалагдахгүй. За надад нэг ийм чихэр гарч ирлээ. Энэ мэдээ багтаа иддэг байсан юм баха хятад хүмүүс. M&M гэж байдэн штэ. Тэрнтэй ер нь нэлээд жоохон төстэй харагдаж байна. Идэж үзье. Наалддаг. Би чадахгүй. Энэ угаасаа муухай юм байна. За ажиллагдахгүй, бутрахгүй байсан. Тийм болохоор би энийг өнгөт инээдэг гэж нэрлэжээ. 10-аас 2 оноо өглөө. За энийг чинь бол би жинхэнэ багтаа иддэг байсан юм аа.
Энэний түүхийг ярьж үгүй зав. Энэ бүр үнэхээр гоё амттай. Манай сургуулийн хажуудлын дэлгүүрт 20 төгрөг лөө 30 төгрөг гэж зардаг байсан за. Тэгээ би хичээлээ тарчаал тэрийг авахын мөрөөдөл манайх чинь тэр үед уулан дээр байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд дээшээ нөгөө жижиг юм такси унаанд сууж иж гэрлүүгээ явдаг. Ээж надад нэг 500 төгрөг унааны мөнгө. Тэгээд тэр унааных нь мөнгө нь 300 төгрөг. Тэнгүүд би тэр мөнгөө хэмнээд энийг замдаа идээд алхах бол миний зүгээр мөрөөдөл заяа. Одоо миний гар дээр бүр том салтаагаа ижид. Ээж та үзчихвэл энэ бол миний мөрөөдлийн чихэр байсан. Та надад аваад өгчихэд яах вэ тэр үед? Намайг заавал харлуун наранд гэрэл уул руу тэгж алхуулан барин намайг та чихэр авч өгөхгүй зовоож яах байсан бэ? За. Хамсаж үзье. Үгүй энэ задрахгүй. Задарчлаа. Би хүчтэй байсан юм байна. Өнөр нь ёстой гоё. Юу амар гоё. Гоё. Нэг хартаа. За, итлээ. Ёстой гоё. Амар гоё. Яг гоё. Нэг гоё. Үүнийг л гоё гэхгүй юм бол өөр юу гоё гэх юм бэ? Амар аран шүлт гарч байна. Энэ үнэхээр гоё юм. Энэ багын тэр мэдрэмжийг бас яг гоё өгөж чадсан гоё амттан байна. Тэгэхээр энэ амттанд бүгдээрээ уулын хүч гэдэг нэр үгүй. Ягаад гэвэл би энийг авахын тулд би уул руу маш олон өдөр алхаж явж исэн хичээлээ тараад. За 10-15. Энэ шүглддэг байхгүй би мэдээд байгаа. Гэхдээ арай хурдан ам бутарлаа. Хатуулаг чанараа алдсан юм уу? Алдсан юм уу? Би нэг хоолны шинжээч хүү. Энийг харин жигнэсээ цасан чихэр гэд нэрлэлжүүл болох юм шүү. Амн дотор оронгуудаа шууд хайлаад урсчихин. 7. За дараагийнх нь тесэрдэг чихэр. Үзүүлэхэд жоох муухай юм аа. Яг хажуу тийш харж агаад нэг л татдсан юм л да. Ер нь бол сая бүр түс гэд. Энэ чинь тэр үед бол амар ингэж байдагсан. Одоо бол үнэхээр чадахгүй маань. Энэ бол 10-аас надад 5 санагд. За ийм чавга байнаас. Энийг бүгдээрээ хийж үзье. Энэ гоё нэртэй. Энийг ч бас нөгөө цай мандаа хийж иддэг штэ. Яг нөгөө жимснийхээ амттай юм шиг санагдчихэв. Илүү дутаа амт аахгүй. Энэ бол 10-аас 8. Надад идэхэд нэг ягаад чим цай ууж байгаа юм шиг мэдрэмж төрөөдсөн. Тэгээд би цайны найз гэж нэрлэжээ. Энэ хөгжилтэй штэ. Энийг та нар мэдэх үү? Эн чинь нөгөө нэг ингээд дуустгүй дотор нь шүлсээ игээд энэ ингээд тасардаггүй байхгүй юу? Тасардаггүй. Хуурай сүү сахартай. Холцсон. Энийг идэхэд би амар гоё тийм нэг юм зөөлх мэдрэмж өгч байна. Миний шүдийг бас нэг өвдөхгүй юм шиг нэг уйлцсан үед идмээр юм шиг санагдчихэв. Тийм болохоор би энийг 10-аас 9.5 үүлэн цагаан бодол гэж өгье. Дараагийнх нь тийм ээ мэдээж энийг бид бүгдээр мэднэ. Нэг юм жижиг халбахтай байдаг штеп. Ингэдэг байсан аахгүй. Хичээлээ тараад хажуудлынхаа дэлгүүрээс тэр дэлгүүр ер нь тэр үедээ цөм хийжсэн баха. Бид нар л нэг хөөрхий амьтад иймэрхүү юмнууд авч идгээл хамаг мөнгөө зарцуулдаг байсан байх. Тэр үед агаад эннээс өгөөд агаа баярлал аваач төгөөд ахгүй миний цүнхийг түр барьж байгаа шүү. Би гутлаа үдээд хийж хэлээд тэгээд агаа цүнх бариад явж ангууд нь би гэрлүүгээ гүйцдэг байсан урагшаа. Тэгээ агаа миний цүнхийг угаасаа хаяхгүй шүү дээ. Тодорхой. Би нөгөө тийм амир хүнд цүнх барьж явмааргүй байсан болохоор тэгж хуурсан. Тэгээд тэр үед манай агаа ямар мэдрэмжтэй энэ чихрийг идэж үлддэг байсан бэ гэдгийг бүгдээрээ харъя. Энэ одоо бараг ахын харуусал гэдэг нэр үгүй. Агаа үдчихвэл сайн байна уу? Гоё мэнэ. Агаа угаасаа ийм мэдчихэр чи миний цүнхийг яаж хаях вэ? Амар ирч хүчтэй алхдаг байсан юм шүү. Тэгтээ ер нь тэрийг одоо хүртэл ярьдэн шүү. Ээж ингээ хамаатан цаадандаа яриа л хэдий. Бага байхдаа тэгжээс амар адтай сэргэлэн охин шүү гэх. Үндэ тэр бол үнэхээр бусрамг муухай үйлдэл ахгүй юу? Одоо хар багаас амиа хичээсэн. Бэлэр үйлдлэг минь хүмүүст намайг адтай сэргэлэн гэж гайхуулдаг штэ ээж. Ээж үдчихвэл сайн байна уу? Гэтэ би тэрэнд дуртай. Нэрэж би бас тэр үед ямар санаанд оронгүй үйлдэл хийсэн бэ?
гэж боддог. Юу юм бэ? Энэ чихэр юм уу? Ийм ирзэн чихэр юм шиг байна. Юу вэ? Тасарахгүй байна. Энэ яах юм? Энэ ямар амтгүй тоглоом юм шүү энэ. Toys гэж бичсэн байна шүү дээ. Йоо. Хин надад мэдгийм бэ? Миний амттан дотор тоглоом хийгээд өгт. Би тэгээд тэрийг идээд байж л байдаг бас. За энд нэг юм бичээн байна. Энийг бол би нэрээ үнэхээр идэж үзээгүй. Энийг задлаа юм. Заварсан юм аа. Toys Moys гэдэг томор бичгээд яа тий. Май. Энэ юм бичээ юм бэ? Халуун төмсний чипс юм шүү. Хөө ямар сонин аман дотор ороод халаад байгаа юм бэ? Ихэрлэг гой мэдрэмж өгөх дахиад идээч гинэ. Халаад ах юм аман дотор ороод. Энэ ямар гоё юм бэ? Энэ миний дуртай амттан боллоо. Би энийг Эрдэнэсийн хайрцаг гэж нэрлэлээ. 10-аас 10. Гоё юм байна. Сүү байна. Би энийг зөндөө ууж исэн. Энэ бас тараг байна. Би бас энийг зөндөө ууж исэн. Би одоо бодны хуумаар байна. Ийм нэг юм байна. Нөгөө нэг горчгор борын хатаас нь дижгүй хуйлбар юм шиг байна. Энэ амар байлаар энийг бол тэр тоглоом шиг андуураад хийсэн юм шүү. Би хизээч энийг дахиж идмээргүй. Үнэхээр байлаар энэ юу юм бэ? Энийг мэдэн штэ. Энэ харин яг гоё байж бод чадах болов. Энийг бас би зөндөө иддэг гэсэн. За мэдгүй. Миний аманд оогоо дутуу арилгачаад араас нь талах идсэн юм шиг мэдрэмж мэдрээд байна. Энэ ямар тааж 10-аас 10 юм шиг байна. Гоё юм шиг байна. Жаргаадаг улаан гэж нэрлэе. Андуурсан дурлал гэж нэрлэе. Тэгээд за ер нь тэгээд энэ амттангууд нь бүгдээрээ дуусчлаа штэ. Бас нэг юм байгаа. Амар гоё юм надад сануулчлаа байж гараа заяа би аваад ирээ. За тэгээд бүгдийг нь амтлаад үзлээ. Хиттууд багтаа иймэрхүү зүйлийг идчихсэн байна. Ер нь бол намайг ч гэсэн бага хахад идчихсэн юмнуудтай яг л адилхан л идчихсэн л байгаад байна л та. Дараагийн бичлэгэн дээр би Хятадд Meituan дээр хүргэлт хийж байгаа. Kuaidi хүргэлт юм. Тэгээд би өөрийнхөө хувцсыг авсан байгаа. Энийг би огт задлаагүй. Тэгээд дараагийн бичлэгэн дээр энийг задлаад хүргэлт хийж нэг өдөр ажиллах болно. За тэгээд баярлаа, баяртай. Тэгээд нөгөө YouTube дээр хүмүүс амар сайн лайк дараа комент бичмэл үзэлт тэмэгдэгсэн. За тэр явах бай. Тэгээд намайг сайн дэмжиж өгөөрэй. Лайк, subscribe дараарай, комент бичээрэй.